Одоо сайжруулна гэдэг чинь шал өөр юм байна. Тэр усын дэсэн юм уу тэр дархтын цагаан тэр хүүтэн төсвөртэй. Одоо эсвэл тэр говь шанхын тэр мундаг тэр нарийн ногоог одоо баг хүн нүдээр харахад үүсгүй байгаа тийм газраас шоолоо олж иддэг. Одоо энэ өндөр шилийн тэр гүр айхтраа өөрийнхөө махныхаа нөөцийг өөртөө хадгалж чаддаг тийм одоо шинэ ингээд том омгууд байж шүү дээ Монголд. Тийм дэлхийн уян хошуу уран гэдэг шиг тийм гоё ядуу малууд одоо яад ид шоолоо олж иддэг. Тэгээ уран баян хоёр хоорондоо болног өгчүүл хэлдэг. Тэрэн шиг энэ эднэрийн хооронд нь сэлгэлцүүл эднэрийн хоолнд холчийн одоо нөгөө хойрд нь ойрын холчт нь хийж нөгөө мах муутайг нь махтайд нь хийж мах сайтайг нь мах муутайд нь хийж ингэж сайжруулсан гэж бид ярьдаг байхгүй. Одоо адууны сусыг холдуулаад ярьдаг. Тэрнээс биш тэр иргэний задууг Монгол адуун дээр оруулж тэр дайнес юмнуудыг тэр одоо ямар ч хөрс байхгүй хүүтэн төсвөргүй тэг хүний гараас хоол иддэг тийм нэгсэн асаргааны мал шүү дээ. Энэ асаргааны малыг оруулж ирж Монгол адууд нийлүүлж энэ мал сайжрах гэсэн шүү байхгүй.